сайн үлсэн аянд нэгдсэн болоолоо стор. За сайн байна уу? Сайхан зогсож байна. Сайн байна. Сайхан зогсож байна. Оо сайхан. За манай тайл нэвтрүүлгийн баг хамтлагын одоо Нахтын Нэстэг долоогийн нэг Дамдан Зарингийн охин Бачулангой одоо ирээд ярилцлага аваад сууж байна. За танаар сайхан зусаад. Сайхан зус. Энэ жил ч одоо алгатай цоохтой байна гэсэн алгатай цоохтой байгаа юм болох ер нь онгод жилийн эхэнд л хүм мал хоёр тэцүүл гэж ярьж байсан. Харин гайгүй л өнгөрч байна. Сайхан зуншлаг болж байна. Миний явсан газруудаар зуншлаг сайхан байна. Харин тийм байл. Энэ зүүн тал руугаа их сайхан байна. Тий. За та өөрийгөө танилцуулаач та. Намайг Дамдангийн Бачулан гэдэг. Миний ээжийг Лувсангийн Ягаан гэдэг. Аав маань ээж маань харуулхан, аав маань дархат хүн. Ээж маань удган, аав маань одоо хартаа шартаа гэж ярьдаг. Хувилгаан Дамданч гэдэг. Ер нь Дархтын Дамдан Зарин гэдэг гэж. Одоо өөрийнхөө амьдарч байсан үе одоо байсан бол энэ улс оронд маань энэ олон зөв чигээ олохоо болсон энэ бөөгийн шашны авч явах гэж энэ хүмүүс ингээд олон бөөг авчгаад би баярлдаг. Тэгэхдээ энийг зөв авч явах жинхэнэ ундраг ихэн байхгүй байгаа энэ үед аав нь байсансан бол ямар сайхан байж өг гэж боддог. Тэгээ одоо улс орн маань бас бөөг үзий яддаг байсан. Одоо ингээд олон сайхан бөөнөр гараад, олон сайхан чадaltaй ус гараад бүр одоо янз бүрийн төвөд одоо би бол өнөөдөр дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо гэдэг байгууллагын бас одоо улаач хурж ирээд танай энэ нэвтрүүлэгт ярилцъя гэж хэлсэн. Тэр байгууллага хамт олонд одоо Өсөх баяр гэдэг зайрангаар ахлуулсан. Одоо олон төв байна да. Тэгээ бас л зөв юмны төлөөл явж байгаа тийм хүн. Тэнд юуны юугаар би ингэ сууж байна. За одоо таны одоо аав Дамдан гэж хүн байна тийм ээ. Нэстэг долоо гэдээ ярьдаг. Та тэр хүнийхээ одоо үг намтраас одоо аавынхаа тийм ээ. Тэр одоо баг одоо балчирнаас нь ингээд хаагаж явуулсан. Одоо тэр юмнуудаас нь та хүмүүс Нэстэг долоон бөө гэдэг нь бүр өөр одоо бүр уудам юм. Тэр Нэстэг долоон бөөгийн хойтлыг авч яваа. Сүүлийн үеийн улаач одоо тэр Нэстэг долоон бөөг утахад аав маань сүүлийн үеийн хүн биш үү? Тэр авч явсан. Одоо манай өргөнд бол Нэстэг долоо бөө гэсэн тэр том тэнгэрийн 4 5 байдаг. Дархтын 9 хайрхад гэдгийн одоо бас 7 байдаг. Тэгэхээр аав ээж буурлууд маань тийм л юм явж манай аав бол одоо Хөвсгөл аймгийн Эренцэн Лөм сумын нутгийн тэр Лайс хүндэв гэдэг газар төрсөн. Тэрийг одоо тэр үе төв дээр нэрлэж байна. Алга толгой гэдэг гинлээ одоо монголоор. Тэгээд эсэм гэж одоо чин тэр цагаан юу гэдэг сум чин байхгүй байлээ дээр үед. Тэгээд энд чин ерөөсөө ингээд том онгодуудын эндэр байдаг. Тэгээд 1960 онд нөгөө цаатангуудыг сууршуулъя гэл цагаан нуур бий болсон. Тэнээс үт тэнд чинь ерөөсөө хүмүүс явдаг. Одоо манай тэнд олон онгод байдаг. Тэр олон онгодны хөлд газар аав минь төрсөн. Тэгээд 9 настайд улаач болсон гэж манай ээж яриа. Одоо ерөөсөө болохгүй юм. Энэ бас нэг манай хүүхдүүд манай аавч одоо 7 хүүхдээ нэг л дээ. Тэгээд хүүхэд ондоо байхаа энэ юм нэхэд болохгүй нэг амин ирсчих бол одоо босгоё да гэж 9 настайд нь хуйг хувцс өмсгөж босгоод. Тэгээд их хатуу юм их одоо улаач хүн чинь бас ээдрээд юм нь олдохгүй юм амьдрал зөндөө байдаг. Тим юмтай үед хуйгийн өдрөгд хүүхэд эмчэнд. Тэгээд одоо цагаан хараан ханахгүй дунд нь бужганж жагаад буугаад ирдэг байсан гэлээ. Тэгээд их чадaltaй гэдэг. Тэгээ манай аав чинь 9 настайд хуйг өдрөө. Тэгээ дараа нь цагийн ирэхээр бөө алга болоод лам хүчтэй болохоор манжийн хааны нэг юугаар лам болсон. Тэгээд эвдийн хийдэг гэдэгт хүүгээ лам болгож оруулаа. Тэгээ манай аав чинь эвдийн хийдэд шавилж сууж исэн. 18 хүртлээр шавилж сууж байгаа. Тэгээд одоо 30 хэд онд чинь нөгөө таар болоод тэгээд Эренцэн Лөмбийн юунд аагент гэж юм байдаг. Одоогоор бол дэлгүүр юм да, жижиг дэлгүүр. Тентийн худалдагч байж. Тэгээ манай аавар юм харуулахаар хэрэггүй л дээ. Тэгээд төлбөрт орж нөгөө улсын юм амшиг дуусан. Хүн амтанд юм зээл өгчөөд нөгөөт авч чадахгүй. Тэгж ягаал эхэлж тэгж юм аа тэгж ятл нөгөөт бөөмөө ягаал ер нь аав эхэлж тэр
хүнд юм өгснөөс эхэлж юм юу шамшиг дууллаа гэдэг. Тэгээ тэрээр орохгүй гарцсан байсан чинь дараа нь бөөгийн юм даалгаа. Тэгээ манай аав одоо 1938 оноос 1969 оноос л дандаа 10 жилээр 5 жилээр заагадаад 10 жил сонгогдох хэрэг алдаад. Тэгээ тэр үед манай аав ерөөсөө миний мэдхийн тэр хүн сонгонд хүнд сонгогдно гэдэг юмгүй. Эрх чөлөөнд тэгж байхгүй одоо байлаа. Тэгээ яг одоо нэг бас тэнгэрийн хүчинд 5 жил заагдсан ч гэсэн 2 жил болоод гараад ирдэг. Тэгээ ер нь бол одоо 69 онд хамгийн сүүлд ороод гарсан. Тэрний хүртэл Оросоор гарсаар жил гаруй суугаал тэгж явж исэн. Тэгээ тэр хамгийн гол аавын зорилго би бас аавгаа зөвж боддог. Одоо үе бас хамилион байж штэ. Би социализм үед сэргийлэхийн дарга байсан гэж тэгж. Тэгтэл миний аав тэгсэнгүй тийм ээ. Тэр дарга болох чадaltaй штэ. Одоо шоронд ороо чойж нь үйлчилдэггүй. Юу нөгөө хордог мардаг хүн мэддэхгүй хажуугаар гараад явдаг хүнийг хорих гэж яхав дээ. Тэгээ тийм байсаар тэр дарга болыг үл чадхал байлаа. Тэгтээ ер нь Монгол хүнд төрийн сүлд хэрэгтэй. Одоо бурхангүй үеийн шургаал юм чинь бурхан байхгүй хэд одоо Монгол хүнд уул ус нь хэрэгтэй. Төрийн сүлдээ хүчрэх байх хэрэгтэй гэж тэр юм ярьсаар яваал тэгэл тэр 30 гаруй жил сууж гараал. Тэгээд аав тэрийг ерөөсө хорих газар гэдгүү. Төрийн өргөндөө яваад ирсэн байл гэж ярьдیں۔ Тэрийг эрэх хүний очиод ирэх ёстой газар гэж боддог. Тийм байсан та? Зөв. Сахан төрөө маш сайхан дээдэлдэг хүн байсан тийм байна. Тэгээ тэр нэг шашингүй газар тэгж хэлэхээр зэрэгэл буруудаад байхгүй юу. За танаас одоо энэ дархад бөөгийн үүсэл гарвал тэгээд одоо энэ жаягийн тал биш үү тийм ээ. Одоо энэ бураадаас юугаараа ядгатай халахаасаа юугаараа ялгаатай яг дархадын одоо яг жаяг нь ямар байдгийг та энийг сайхан нэгдэглэх юм уу? Одоо энэ тухай бол бага мэдхийн зүгээр миний зүгээр өөрийнхөө төрөл садан улс одоо багш аав ээж ирээл хат манай аав чи харуулсан болохоор бас ахраж явсан мэдэхгүй. Тэгэл ингээл харахад энэ багш шавийн холбоо бол маш их шалгадж ийж. Тэгээд ерөөсө хувирахгүй багш нь шавьяасаа хувирахгүй шавьч багшаасаа хувирахгүй байх нэгдүгээр шалгуур тэр. Тэр одоо нэг бөө бол одоо цаанаас нь юм аваад бөө болоо гэдэг явал одоо яг манай удмын хувьд бол тэр үнэнхээр тэр тэнгэрээ авч явахын тулд шавийн ёсыг сахиж чадах юм уу гэдэг. Тийм учраас дархадад багш шавийн ёс гэдэг одоо үеийнхтэй адилгүй. Багш төрүүлээд явцсан гэхэд шавья хүлээж авахд бэлэн байдаг. Шавьяатай наслаа түрээд ирэхэд нь одоо тэнд орон одоогор бол одоо тэр би түрүүн хэлжсэн ер нь хүн бол олон орчлон байна. 3 хүн орчлон биш. Одоо юу хийдэг бас бясалгал хийдэг бас маш сайн мэдж байгаа байх гэдэг зүгээр би дэг мэдэрдэг юм тэр байдаг. Тэгэхээр чи ингээ шавья хүлээгээ тэр хүлээж явах орондоо тэр чи өөрөө дэгдсэн юм чинь буруу зөвийн ялгаад бариад ингэ суудаг. За шавь төрүүлээд очдог. Юмны оноо гэж хэцүү. Бүх хүн бүдүүн өвсөн тэгчээр одоо бөө хүн бол их жоохоо юмд л яваад өгдөг. Тийм үү. Тэгээ явцсан байхад юу яана. Нөгөө шавья явцсан багш тэрийг бүрэн дэгдээж өгнө. Бүрэн дэгдэгээ хойноогоо үр хөөхөд юу гэдэг бүгдийг харна. Тийм учраас багш шавьяын холбоо гэдэг хоёр өртөлсөн мөнхийн холбоо. Зүгээр нэг шав одоо миний зүгээр ойлгож надтай энэ тэр хаяа зүгээр би хүн авдаггүй л дээ. Уулзаж ярьж байгаа багш маань Гонконг явцсан гэж ярьж яах юм. Тэгээд хүн хуур манжгаа авч 1 жил бөөлчөөд гадаадд гараад амьдарч яах юм. Үгүй бол одоо тэнгэрийнх нь тийм сайн даалт байд юм уу? Үгүй бол тэр хүн одоо ямар байд юм? Тэнээс одоо миний бодлоор дарахад явсанд 3 жил болоогүй улаачин тэгж дутгаасаа хол явж, онгодноосоо хол явж, өөрийнхөө өргөөгээрээс хол явж 3 жил хүртэл гэрийнхээ галыг хүртэл тахидаггүй. Шав хүн багшийнхаа галыг тахив. Тэр багш өөрийнхөө онгодыг тахиулаад өөрийнхөө галыг тахиулж ээж одоо шавья яг шав боллоо. За чи өөрийнхөө онгодыг тахи. Чи өөрийнхөө галыг тахи. Чи өөрийнхөө ам бүлийг одоо мал сүргээ аав гэж ингэж багш бүр 3 жил тэрийг тэгж ээж. Яг зарим чадaltaй шавнараа жил болгоод бас явуулдсан гэлээ. Багшаасаа илүү ид шидтэй энэ төр болдог байна л да. Юу хүн болгоо ондоогүй юм чинь. Тийм учраас одоо хоёр дахь юм нь бол одоо 3 жил болтол одоо энэ уул хангаад гарахгүй. Өөрийнхөө гал голомтыг тахихгүй. Энэ бол одоо дарахад бөөг яг миний одоо тэр олон юм байх. Миний өөрийн
угдмаас мэдэж хоцорсон юм тэр. Тийм учраас одоо хоёр дахь юу нь бол одоо тэр 3 жил бол ерөөсөө элдвэн юм хийдгүү. Нүдэнд юм харагдсан байсан тэрийг хүн тэлээд ингээд яваад байдгүй. Тэр доктороо хадгалаад тэр юмаа өөрөө уучруулах хэрэгтэй. Улаач тийм улаачунд бол олон янзын юм тохиодог. Тэр болгоныг бол одоо багштай л одоо багш хол бол одоо өөрөө л тэрийг давж гарах тэр юм нь ирж байгаа. Тэрний чадлыг сорж байгаа. За тэгээ хоёр дахь юм нь ийм онцлог байдаг байх чинь. Гурав дахь юм хуягтай болдог. Одоо бүхэн хуягтай болж байна. Гэвч одоо нэг шашингүн үзэл байгаад одоо 70 жил шашингүн юмар яваад 70 жилийн 30 жилийн манай шорон орондоо яваад өнгөр тий. Одоо өөрхий тэр хөрийнхөө өргөө. Тэгээд байхад тэр үед гарсан болов уу? Дээр үед гарсан болов уу? Явган бойлно гэж. Одоо хүн бол эхлээд явган бойлох ёстой. Дарахад яг гарвал. Эхлээд шууд тэнгэрэг хоёр хувцас өмсөхгүй. Эхлээд тэр явган бойлдгийн учраас эхлээд өөрийнхөө талын юм яг багш нэг шулууруулах онгод амилж өгөөд өөрийнхөө талын юмтай уулзаад байж итэл багш нь тэндээс нь хараад за энэ онгод нь галын цахих юм байна. Энэ хуйгийнх нь юм байна. Энэ хөл толгойг нь манах юм байна гэнгээд. А тэн дотор дарахад одоо энэ бол ялгаа бас. Би энийг бол их харж байгаа одоо ингэж ангилж өгдөг. Тэгээд энэ тэгсний дараа чинь тэр явган бойл бол одоо ерөөс их хэрэгтэй. Хамгийн гол нь явган бойлохт бол өөрийгөө бөхөлж чаддаг байх хэрэгтэй. Бөхөлгөөнийхөө онгодыг одоо ингээд би тахилганд өөрхий тэр Монгол уугийн нэгдсэл энэ одоо энэ дэлхийн нэгдсэн энэ дэлхийн тэнгэрлэг юуны холбооны нэгдсэн юмд бол би цөөхөн удаа тахилганд орсон учраас сайн мэдэхгүй байна. Монгол уугийн нэгдсэвэл байхад их явж исэн. Юу яадгүй. Ерөөсөө тэр хэнгэрэг мэнгэг нэг л амьлгаатай. Нэг л амьлгаатай. Дарахад явсан тийм биш. Улаачин хэрүү явган бол одоо хідэн амьлгаа хийхээ улаач өөрөө мэднэ. Чадaltaй бол. Чадалгүй бол одоо ганц уурныхаа юмаа л явна. Тэр бас чадал заасан ажил юм. Би бас амьдрал дундаа л олж мэдэж байгаа юм. Тинээс бас мэдгүй тэрийг аав ээж хэлж өгөө. Тэгэхэд чин дарахад боо яах вэ гэхээр 3 онгодоор устдаг. 3 онгодоор. Тийм учраас тэр юмд дийлдэхгүй. Бүх юм нь хамгаалсан 3 онгодтой байж одоо хоёр хувцастай. Хоёр хувцсыг бол 3 жил босны дараа тэрний дандаа явганаар бөөлнө. Явганаар бөөлж онгод тэр бас түрүүн явганаар бөөлөөд яатал гинт нөгөөд их том сахиустай юм байгаа. Шууд хоёр хувцас өмсөг гэвэл багш бэлдэж өгнө. Тэдний онгодны хэлж байгаа юм чинь. Тэр чинь тэр тусгай хүмүүс гараад мод зодын энэ нөгөө тэнгэрийн аянганд буусан мод зодоолоо тэрийгэ дугуйлж бариад тэгээд нөгөө сур муур яах наадам хийгээ тэн дээр ерөөсөө өгсөн хүний юмд очиж 49 хоног болоогүй гэр оронд нь нялхсан улаан тоос моос байдгүй. Одоо энэ улаач өсмөр улаан тоос юу ийм юмгүй тийм цэвэр 7 хүнээд том тэнгэртээ одоо оторгууд яг нэг 9 тэнгэрээр 9 эрэгтэй хүн. Тэгээ тэрийг номхруулж өгнө. Одоо тэр шууд юу байр гэлээ шүү дээ одоо. Тэр том онгодтой хүн байж. Надаа шууд хоёргал гэлээ. Тэнс явганаар босдог байхгүй дарахад боо. Тэгээ хоёргалахад чинь тэр хоёргалахын тулд тэр 9 хүн байжээд тэр 9 хүн тэр хингэргээ зоохно. Одоо нөгөө улаачд номхруулж яваачихын тулд. 9 хүн одоо тэгэл нөгөөх борин яачаал нөгөөх хиншүүлээл одоо хингэргнийх нь эзнийг одоо хиншүүлнэ. Дарахад ясанд одоо хингэрэг амилах яс бол маш их л дээ. Одоо бодвол цөмөрөд мэддэг л байлгүй зүгээр ёсжийг ярьж байгаа учраас. Зарим тийм шууд хойглох бас хүн байна. Тэр тухайн тодорхой тэр хүнээсээ л болно. Нэс ихэвчлэн дарахад яасан энэ хуур манжгаар 3 жил явуулдаг. Явган бойлогоор 3 жил яваа. Тэгээд дараа нь нөгөө багш нь онгодын таниад авсан өөрийнхөө тэгээд хуйгны онгодыг сонгон. За хөлийн ямар онгодонд дөө. Хуйгийн ямар онгодонд дөө. Малгай ямар онгодонд дөө. Ингэж ээж. Тэгж ээж л хуйг хувцастай болд юм одооч нэг онгодоор л яваад байгаа харагдах юм. Сайн үлсэн аянд нэгдсэн болоолоо ёстой. Нөгөө яадаг одоо улс бол айл өрхөөс бүрдэн айл өрх болгон голомттой. Голомтон дотор тодорхой ам бүлтэй, ам бүлээ тэр голомтон сахиж явдаг. Тэр голомтонд муу юм оруулахгүй, хараал зүхэл одоо өвчин эмгэг аюултай эрэм томог авч явуулахгүй тулд голомт эзэнтэй байдаг. Одоо юм шүтдэггүй хүн ч гэсэн яг тэр байр байгаад майханч байгаа тэнд бол тэр хүнийг хүн болгон өөрийн авч явдаг одоо нэг сүнс одоо сүлдгэлээ сүлдгийдэг чинь тийм өргөн хүрээтэй. Тэгээд сүлд тэр хүн сүлдтэйгээл явж исэн цагт тэр хүний харах юм нь хаанч явж исэн явж идэг гэж өөрөө боддог. Тэгээ одоо энэ голомт залгуус энэ ата тэнгэр гэж одоо энэ бол
Хоошоо Дархтад байна, Хотгойд, Ураанхай одоо ингээд говьалтай малтай их олон аймагт натаа байд юм байлээ. Би ингээд тусдаа байгаад байдгийн шалтгаан нь одоо хүүхдүүд маань хамттай байгаад баг уйл дуулж л байдیں۔ Гэтэл улаач хүний үүрэг гэдэг. Өхөн өгтлээ одоо нөгөө өрийн төлөө их эцэг байдаг шиг улаач хүн бол онгод тэнгэр ааштай тогтой байлгах, бузартуулахгүй байлгах. Бузартуулахгүй байснаар онгод тэнгэрийн хүч чадал их байна. Одоо нэг сааснаа гүйцээж чадна би зүгээр өөрийнхөө хэмжээнд заримдаа одоо улаач бол улс орны төлөө ч боддог, уул усаач боддог. Олон юм бодно шүү дээ. Тэгэхээр чин тэр болгон бол сэвтээгүй байгаа голомтны хүн бол одоо зүгээр улаач ч юм биш. Голомтон сэвтээгүй хин ч гэсэн одоо монгол хүн одоо ууландаа гараад талдаа гараад өөрийн дурсан утгата сайхан ингээд сэтгэлээсээ залбирах тул тэл ямар ч ламын хэрэг байхгүй. Зүгээр миний ойлгосоор монгол хүнд тэр нөгөө сүлдийн дагаад яг тийм харсан юм явж идэх гэж би өөрөө боддог. Улаач болон өөр л боддог. Би бол өөрөө тэгж боддог. Тийм учраас хүмүүсийг та нар лам шүтээдэ, бөө шүтээдэ, христ тэр мусульман энэ төр гэдэггүй. Өөрийнхөө юмыг л одоо олж авч өөрөө л үнэн сэтгэлээсээ. За нэг хайрхан байна. За би тийм бай. Би тэдэн ам бол тийм ажилтай. Тийм юм бүтээмээр байна. Би монгол хүн шүү гэл ингэхэд заавал тэр сонсдог. Сонсохгүй болсон шалтгаан тэр газар бодорцсон байвал харин эргээд муучин болж магадгүй. Тийм учраас энэ гэр онгод байх шүү байна тий. Та нэсэгээс яхаа. За энэ одоо онгод бол одоо дарахад талд одоо дарахтууд. Дарахтууд ч дундаа хуулар Ураанхай гэл зөндөө олон үндэстэн ястан байна. Надад бол нэг 5 үндэсний тэнгэр байдаг. Энэ бол их олон байсан одоо зүгээр надад одоо би авч явж чадаж байгаа юм. Тэрнээс ш одоо тэр нэг цагаан баавга, нэг хүрэн баавгаа тэр бол ерөөсөө бүр хуулрын их том тэнгэрүүд би ч одоо хүч чадахгүй. Тэгээ одоо унааг нь залаад байж байгаа. Энэ унааг залаагүй урмаас би 5 жилийн өмнө үхээд болсон. 13 настай одоо 2 нүднээс хохроод ээж минь нүдтэй болгосон. Одоо болрын бүрхэд миний нүдний голд бол 2 цагаан байж л байдаг. Одоо яг настай болоод ирэхээр хараа муудж л байна. Тэгээд энэ онгодууд цөмөр хүчтэй. Тэгээ одоо энэ яах вэ гэхээр дээр үеэр болсон. Одоо тухай хамгийн заадлын дээр буряд онгод байна. Юутай буг одоо тэр яг нэг хүн хийхтэй зүгээр өөрснөө хүн одоо ч нөгөө хүмүүр хийлгчдэг сайхан цаг боллоо шүү дээ. Дээр үе чинь хүн өөрөө л хийх юм чинь тэгэл намайг би муудал хэцүү болж яхад яасан. Би чинь ер нь нэг 2 жил болж байгаа л өгөхөө сайхан тэгэл ээж минь амьд байхдаа нэг онгод босгож өгөн. Тэрнийхээ хичээр нь 2 жил явна. Тэгсээр гад би чи ээжийг нас барахад 10 хэдэн онгод. Энэ дандаа ээж юм үеийн босгож өгсөн онгод. Тэгээ тэр үед яах вэ гэхээр одоо энэ тэр буряд онгод гэж энэ аягүй хар ирээн байна тийм ээ тэр манжиг тэр салбан энэ яах вэ гэхээр харын онгод. Бурядын энэ цусаар шингэн цус зүрхний цус сууж зүрх иддэг. Яг жинхэнэ хар юм хийгээвэл. Тэрийг одоо би нэг л удаа үтсэн ерөөсөө өгдөг. Одоо тэгэх юм бол хатуураад би чинь тийм чадaltaй хүн биш. Аав ээжийнхаа байхад юм авч чадаагүй. Хамгийн сүүлд ганц охинтой тэрийг амьд байлгахын тулд одоо багш маань дархтын баяр утган гэж одоо манай аавын эгчийн баг хүүхдийнх нь охин банзарагч гээд хүн байсан. Тэрний охин тэр баяр утган тэр хүн амьд ахуй цагта хүн насаараа явдаг юм байна. Дөөмний эрт нас барсан. Би бол одоо ингээд дүүгийнхөө ах トゥ угийн хүүхдүүд явж л байна. Тэгээд юу яхад тэр онгод бол одоо манай нэг одоо энд нэг онгод байна. За цаа байна. Тэр нэг өрн дээлтэй юм шиг тэр юмны хажууд тэр цаатаа онгодныхаа хажууд байж байна. Тэр онгодыг дээр манай аавын дүү гөржүү гэж зайран. Одоо чингэлтэд одоо миний онгоднуудын өргөө чингэлтэд байдаг. Одоо гэртээ ингэж байгаад бас онгодоо тэр улаачаа нас барсны дараа одоо энэ намайг явахад энэ онгодууд цөмөөрөө гарна. Үр хүүхдэд нь аль нь ч хоцрохгүй. Хоцрох юм бол одоо энийг авч явахад бол төвхтэй шүү дээ. Би яг одоо ингээд олон онгодтой хоцорчиж одоо эн чинь бол би цөөхөн л онгодтой хоцорсоор яг сүүлдээ яваад нэг улаач болоод бас нэг яасан хойно бас нэмж босгох юм бас энд манайхан удам модмас байсан. Тэгэл олон болчихсон. Тэгээд одоо энэ онгоднуудын одоо тэр хар ирэх юм бол тэр харын онгод бурядын тийм айхтар ууш идэстэй цус ууж зүрх иддэг. Би ганц удаа л
үзсэн үнэнхээр яста яг л юм байлээ. Тэгээд за болио одоо би өөр хүүхэд бас үндэс зээтэй хүн гэдэг тэр яа харахгүй багш маань нас барчаад өөрийнхөө нас барсан хүнийг тэгээд тэр харын онгод тэрний цаана байгаа тэр одоо ингээл манай ээж аав одоо энэ нэг хингэрэг барьсан юу манай аавын игч тэгээд одоо аавын ээж тэгээ хамгийн энэ талд нь одоо бүр буурал минь одоо манай угууд минь угын тэнгэр тэр хажууд байгаа нэг энэ юут намайг одоо насан туршид харж байгаа миний сахиус одоо хүмүүс биччихлээ гэдэг тэр хойно их том хурцуул гэдэг ууланд нэг тийм бурядан онготтой тэмцэж явсан гоё удхан гэж байдیں۔ Гэлээ одоо хүмүүс ном бичдэг. Одоо тэр гоё удхан гэж хөөрхөд тэр амьд ахуй захыг нэр одоо бол их уулын ээж зарим нь хурцуулын ээж гэдэг. Энэ хүнээс төрөөгүй онгот болсон хойно. Өөрөө нас бараад бурядан онготтой тэмцэж яваад тэгээд нэг ахын одоо хармаан аав гэж одоо ноён зайр ингээ дээр үуч 120 насалсан тийм удам байдаг. Тэрний удмын хармаа аав гэж манай онгод байдаг. Одоо хармаа аавын ах дүүнэр цагаан нуурт байна. Би тэг энийг хэлдэггүй. Одоо үнэн чим хэлж байгаа юм, худлаач юм хэлж байгаа юм гэж хүн бодно шүү дээ. Одоо хүн чи итгэх нэцүү. Тэгтээ би л өөрөө мэдээд явж ивэл болоо шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр хүний игч нь тэгээд дүүгөө хорлуулсан байхаар нь одоо бурятын бух зарин гэдгийг бөөлж хагаад онгодын ханнаас нь аваад ийм онгодуудын цомын аваад тэгээд нөгөө эргээд явж байхдаа нөгөө модонд нэг онгодын тэглүүлж толгойг нь тасалчаад тэгээд толгойг болгоцсон тэр онгодонд өөрөө хийж жимс төвж явж байгаа нас барсан тийм түүхтэй. Одоо уржнан яма 2018 онд утастаад Баян үлгээс утсан. Би Баян үлгээд 3 жил тахилах тагсан. Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэдэгт би ажиллаж байлаа. 3 жил тахилах тагсан. Тэгсэн Баян үлгээд одоо дангаа сургуулийн тагчаасан. Ерөөсө ус байдгүй газар 3 нуур тогтоод. Тэгээд тэр 20 хэдэн жилийн өмнө ургаагүй 40-50 төрлийн тэр хөдөөний ус ургамлынхаа төрлийг сайн мэддэм байна. Би ургамл сайхан нэртэй. Тэгээд явсан. Тэгээд их баярлаад би чи 2 жил яваад 3 жилд нь явж чадахгүй. Тэнд манай байгууллага юу яасан? Уранхажууд маш сайн хүндэлдэг. Тийм байсан. Тэгсэн чинь тэндээс утастаад та алтан гад содноор шагнагдсан шүү гэсэн. Би бол одоо социализм үед бас би чинь дээд сургууль төгссөн бас дарга цэрэг нэг юм хийгээд одоо юу нэг тээврийн байгууллага болохоор одоо нөгөө 100 мод дайчилгаан чи ихээс одоо тэндээсээ нэг юм авчиж бас болохоор тийм ээ. Их чинь байгаагүй. Тэгсэн чи би их гайхаад би Бачлун гэдэг хүн байна гэж сурдаас нь бүр итгэхгүй. Андуурсан уу би Бачлун гэж хүн Баян үлгийн одоо тэр нэг хилцээний дарга нь ярьж байна. Монгол хүн, уранхай хүн байна. Казак хүн биш. Тэгээд таныг юу яасан? Эзэн хааны Монголын тусгаар тогтноор эзэн хааны өрсөн өдрийн өмнө ерөнхийлөгчийн зарлиг гараад та алтан гад содонгоор шагнагдсан гэ тэгээд тэр чинь бүр сонин байхгүй юу. Гэхдээ яагаад ч аав ээж минь мэддгээр хөвсгөлөөс тэгж хэлвэл би бас хөрхин аав ээж минь бас нэг юм бодож гин. Хөвсгөлт надтай бүр огтчиг харьцаагүй шахуу шүү дээ. Би очиж юм дахиад байх болоход тэр чинь хаа байсан тэр бүр мэдэхгүй өөр үндэстэн байгаа уранхаачуд цөөхөө уранхаачуд ёстой зовж амьдарч байгаа юм чинь. Тэгж юм тэндээс яах их сонин байсан. Тэгээд яасан чинь дайр чулуунгаа зайран байсан бат баяр сайхан хоёр таныг шагансан гэж дайр чулуунд ч тэндээс юм ирсэн гэ. Одоо яагаа шаганж байгаа юм бол. Тэгээ нөгөө таав гэлээ би авдаггүй. Готанд юу хийсэн гэд намайг шагнаад байгаа юм. Тэгээ ачвал ямар учиртай байх нь бол гэсэн чинь одоо өв соёлоо уламжилж аваад хадгалж яваа одоо яг Монголын өв соёлыг хадгалж яваа гэдгээр та тэгээд манай юунд 3 удаа тахихта тэр одон ахын наатлын бүхэл нөгөө өргөмжлийн жуух муухыг би авцсан байна л да. Энд тэнд шаганжил байдаг найдас аваад авчил байдаг. Тэгээд одоо одон төрөх хэмжээний болсон гинэ. Тэгээ одоо дараагийн юу надлын таныг ирэхэд өгч чадаагүй. Тэгээ одоо энэ нөгөө бүр эндээс 1 номерын баланкан дээр таны имийг тодорхойлж явуулаад тэгээд ерөнхийлөгч гарын үсэг зурцсан. Та одоо Баян үлгээд ирч чадах уу? Тэгээд Баян үлгээ явах яах вэ болно. Тэгтээ үгүй тэр худлаа юм байхаа би юу гэх вэ гэж бодоод. Тэгээ байж итэл сүүлдээ дахиад нэг утас энэ баашинг яхад би нэг нам даралтын зуух тавиулаад энд пар мартагаад үзэж ийсэн чинь 2 цагт ерөнхийлөгчийн
гардуулна гэсэн. Ерөнхийлөгч 2 төдрөл завтай байна заваагүй гэсэн. Баян Хөлгийн аймгийн дарга ирчээд байна гэж утасдیں۔ Би 12-т энд явж байгаа шүү дээ. Хөө бүр амждаггүй. Тэгэхээр л үнэн байж таарад байгаа шүү дээ тэр чинь. Тэгж ээж ерөнхийлөгчөөс авч чадаагүй. Нөгөөх нь энд байсан юм чи яаж 2 цагт ерөнхийлөгч ямар ингээл байгаагаар очоод улсын том одоо манай онгодоор байдаг бол одоо хаан хүнд чинь харцсан одоо тэгээд хүндлэг очиж болохгүй шүү дээ. Одоо онгодын хувьд бол эднээс чи хаад төсмөд. Бид нар бол одоо ерөнхийлөгч солио шайсан ч яадаг, цохиод нгасан ч яадаг л гэж шүү дээ. Бид нар бол одоо тийм ах цахгүй болсон. Бас хүндлэлгүй юм хийж байгаа ч гэсэн бас бид нар тэр хариу үзүүлэх юм а ч гэсэн бас ах цагтаа л өргөх хэрэгтэй байгаа юм л да. Тэгээд Баян Хөлгийн аймгийн дарга нэг хэлцээгээ уранха дарга хүүхэнтэй гэрт ирж авчирж өгч хороолол тэгсэн. Тэгээ би энийг бол яагаад ингэж яаныг бол энэ миний юм биш. Миний буурлуудын юм. Хэрв аав минь тэгж 30 хэдэн жил шорон оронгоор яваагүй байсан бол манай аав чинь зурхаад их сайн, тооны ухаан сайн. Одоо ингээл нэг 4 шаталт юу гэдэг ингээд нэг 125-ын квадрат куб тийм байна гэдэг ийм ном байдаг ус одоо үе тэр байгаа мó юу. Намайг сургуульд байхад тийм ийм тооны юм байдаг байлаа. Тэр чинь би ингээд аавыгаа суулгаж агаад за 125-ыг 125 ирж би нөгөө дээр харах гээд хэдвэ гэхдээ аав ерөөсө шууд л хэлдэг. Та яаж бодоод байна гэхэд юухан байх вэ нэ. Тэр тийм 2 юм хавсарсан болохоор манай аавч их чадaltaй. Тэгээд тэр тоонд их сайн би бүр тангад номд их сайн байсан чи их тооны юм их сайн чаддаг байх хэвээр хүндээ миний хөөгтлийн болгоод намайг тэгдэг л байсан. Би ч одоо техник юуны тооны талын хичээл сайн байлаа л да. Тэгээд ийм учиртай ерөөсөө. За ингээд урд талаар бол дандаа манай буурлууд байна. Буурал ээж минь, аавын ээж, аавын эгч, аав, ээж, одоо аавын дүү тэгээд тэр буря донгод. Тэр буря донгод яагаад өмнө залж яаг гэвэл яг намайг 22 настай байхад чи өөрөө өөх нас чинь болоогүй байхад чамд ямар ч хараал, ямар ч жатаг, ямар ч юм ирсэн би хамгаална гэж өөрөө ам өгчөөж болсон агт. Тэгээд тэрийг хийж явж чадчихаа. Чадчих. Мундаг шүү тийм ээ. Ер нь энэ юуны ер нь амлах дурггүй. Амлсан юм нь бол заавал биелдэг. Тэгээд надад ганц л юм хэлсэн. Хүнд битгий юм амлаж агаарай. За үүрд хоёулаа хамт байя. Насан туршаа сайхан байя гэж. Энэ бол тангараг гин. Тэгээд нэг нь үхээд өгвөл нөгөөх нь нөгөөтгөө гүйцэлдүүлэх гэдэг яваад өгдөг гэж. Тэгэхээр сайхан байцгаая, амьд байх үедээ сайхан байцгаая. Гэт тэрнээс тэр дараагийн юмтай бол амьдралыг холбож болохгүй гэж. Сайн үлсэн аянд нэгдсэн болоолаа ёстой. Одоо дарахад ёсны одоо энэ юунууд идэг л да. Одоо дарахад ёсонд одоо юм дуудлага суудлага гэж байдаг үү те. Эсвэл яг онгод тэнгэрээр одоо халах ёс гэхээр онгод тэнгэрээр ингэ шүглэгдэж явдаг л гэж байна. А бурайдууд болохоор ингээ багшаас одоо шавд ингэ эрдэнэ шилж очдөг л гэж байна тийм ээ. А дарахтуудын яг одоо энэ дуудлага суудлага одоо тамгалгаа гэж байдаг. Тэр нь одоо ялгаа онгод нь өөрөө хэлнэ. Аа. Одоо би агарыг ингэ дуудаж яхад өөр хүн агарыг маш өөрөөр дуудана. Аа. Тэр өөрт нь тэр хүний сэтгэл тэр онгод ямар харагдаал хилэгдэж байна уу тэргээрээ л болно. Тэрнээс хөө энэ агар хилээд байгаа хэрнээ ямар ондоо юм дуудаад байдیں۔ Гэж одоо би хүнийг хэлж болохгүй. Намайг бөөлж яхад тэр хүн бас намайг рөмжилж болохгүй. Надад агар тэгжил ирсэн байж дээ. Одоо өөрөөр явах гэдэг болохгүй шүү дээ. Тийм учраас энэ тамлаг дуудлага гэдэг бол ер нь тамлаг сайтай улаач одоо муухан шиг одоо улаачаас илүү одоо яг нэг цөөхөн онгодтой улаачаас илүү гэж хэлдэг. Тамлагч нь бол бүх юмд хүрэх зам аргадаж, гуйж, өргөж. Одоо тэр чин тамлагаар чин та тийм шүү гэж. Одоо хайрхнагч хүртэл тагтаатай хайрхнаг магтдаг шүү дээ бид нар тийм ээ. Хүнд ямар хэрэгтэй, өөрт нь ямар хэрэгтэй, одоо ямар болчиход байгаа магтдаг. Тэр тамлаг бол ер нь тэгээд яг л улаачин ингээл яаж яах тэр юма хараал яг сэтгэлд орж ирж байгаа. Нүдэн таргаж байгаа. Тэрийгээ л хэлхий тамлаг. Тамлаг маш сайн байж ээж одоо хүрхсэн юм одоо зүгээр арга засалж байсан хүрхсэн юм бүрнэ. Тамлаггүй хэрнээ мундаг сайн бөөч бас өндөл байдаг даа. Яг онгодоор ингээ хүлээдэй явчихсан. Тэгэл бас нэг онцлог байдаг юм аа. Энэ одоо дархтууд гэх чинь л одоо 9 хайрхан гээл дууддээ штэ тийм ээ хайрхан онгодууд гээл дууддаг. Бүрээдүүд ч юм болохоор нэг нийтэн дундаа одоо агуулдаа гээл нэг онгод байдаг тийм ээ. Бугуйлан буурал, хоймрын өвшин, бугуйлан буурал гээл байж идэг.
халахууд болохоор бас арай өөрөөр ярьж илээ. Тэгэхээр одоо яг энэ яагаад ийм одоо хайрхан онгодуудаа ингэж дуудд юм бэ? Нийтэн дундаа тий ингэж дууддаг юм бэ? Яагаад тэр хүмүүсийг дуудснаас одоо ямар уялдаа холбоотой болохоор тэр хүмүүс ингэж дуудаж онгод шүтэн ингэж дээш ингэж зааддаг юм бэ тийм ээ? Ямарваа одоо улаачин. Яста ямар ч удмын бай. Яг тэр нутаг оронд нь яг тэр бөөгийн бөө мөргөлтний одоо бөөгийн шажинтны одоо яг ингээд эхээс өрөөс зээ ачдээд очсон ийм бас аман юм байна. За тэрийг хэлж яатай шүү. Магтаж тэрийг дэнд их залбираарай. Одоо би зүгээр нэг хайрханд явахсан нэг тэнгэрээ мартаад юм үгүй бол нэг хайрханд очиж галаа мартчих юм бол болохгүй шүү дээ. Тэрүүнтэй ятга юмд ёс жаяг агцаах байна. Тийм учраас одоо ер нь за дархтууд бол ингээд яхаа за юу яа шүү. За дархат хүнхэд ямар ч угуудм юм бэ? Тийм чинь одоо энэ хармаан аав, борианы аав энэ тэр тийм том онгодой гэдэг бол ер нь доод залж чаддаг. Залж авчирч чадахгүй ч гэсэн тэрүүнд залбирч юмөө хөргөж өгөх хэрэгтэй тийм учраас тэр их идтэй шиттэй байсан. Одоо та ноён гэгэн гэдэг одоо тэр хармаа аавын аав 120 насасан гэдэг тэр онгод тэр бол бүр жалханц гэгэнтэй хүртэл ам ичидээ үдсэж явсан. Тийм үү тэр энэ тэр их чинь бол одоо бол биендээ залаад бөөлчих бөө байхгүй болчлоо. Чадал хүрэхгүй. Тэгэхэд тэнд бол юмаа өргөчөөд одоо би нэг баг болчоор амтай ингээл уучраа мэдхгүй. Бодон тэрсэн болжим шиг бургаасан дөрсөн янзаг шиг алига мэдхгүй явна одоо тэгэл миний айл хүрэх ёстой тэрүүнд миний зам юм талбиж өгөөрэй. Талбиж өгнө дарахж яцсан зам юм сайхан гэрэлтүүлээд завсрын юм арилгаад шулан болгоод өгөр гэсэн. Энэ бас одоо энэ дахад одоо бөөнөрийн одоо хийдэг зан үйл нь шүү дээ тийм ээ. Одоо энэ зан үйлнүүдээс одоо ингээ ялгаатай л байгаа х тийм ээ. Энэ одоо амаг болгон ялгаатай байгаа. Энэ та нууц биш бол одоо нэг одоо яг энэ одоо зан үйлийн талаар нэг ямар хуу ялгаатай байдгийг тэрийн та нууц биш бол биднээс одоо энэ үзэж байгаа хүмүүстээ бас хэлээд өгвөл. За тэгэхээр чин одоо усаа яаж тагтдгийг тийм ээ. Галаа яадгийг бас иймэрхүү нэг ялгаанууд байна та. Тийм ээ. Ер нь ингээд юм гэдэг одоо олон зуун жилээр явахаар маш их өөрчлөгдөөл тухайн одоо үеийнхээ ахуйг аваад явд юм байна. Би тэгжил одоо боддог болсон. Одоо дархтууд бол ер нь эндэр гэж ямар ч юм залбирсан эндэр одоо галаар юм өргөдөг. Тэр 5 хашаатай одоо хашаа гэд байдаг тий. Энэ онгоц чинь би буряд руу залбирсан чинь юм шомбгор юм нэгт юм байлээ. Би 5-аагаа төгөлсөн болохгүй байсан. Тэгэхээр тэр бас нутгийн хайрхад уул усыг бас тухайн үндэстэн өөрийнхөө бас жаншлыг бас мөрдүүлээд бас ахуулаад сурцсан байд юм байна гэж бодсон. Манай хаашаа бол дөрвөлжилсэн энэ дэр авна. Одоо ингээд онгодоо тахлаа, хайрхнаатай юулаа тахлаа заавал хиншүүл. Тэгээд нэгдүгээр тэр эндэртэй байд юм байна гэж одоо бус газараас ондоо хүмүүс зүгээр хамаагүй төлжилэгдээ зам зарим нь ингээд шовгор болгож л байдаг. Дарахад талд бол одоо 5 эндэртэй байна. Тэгээд онгодны дарааллаар 7 эндэртэй ч байна. Одоо их том онгод хүрч чадаад. Хүрч чадах нь одоо бидний хэцүү үе болж штэ. Хүрч чадаад. Хүрч чадахгүй ч гэсэн өөрийн одоо би бол ер нь хүрч чадах юм байхгүй. Онгодороо л хүрдэг. Тэгээд миний онгод хүрч чадаж ивэл би бас 7 эндэр төрийн тахилга махилга хэрэг оролцдог байж гэлээ. Одоо зөвхөн энэ үед хэлэхэд төрийн гал голомт эзэнгүй байгаа. Төрийн сүл дутуу амьлгаатай байгаа шүү. Ийм учраас хойчин улаачна та нар төрийнхээ гал голомт яаж эзэнтэй болох вэ? Төрийн сүлдээ яаж бүрэн амьлгаатай болох вэ гэхийг бас энэ бөө хүмүүс их чадaltaй болчвол даанч энэ одоо засаг төрөөс бөөгийн шашин бол их адлагдаж явах юм. Уул нь энийг бүр толгой дээрээ гаргачихгүй ч гэсэн. Одоо энд уучлаарай. Одоо энэ харийн шашин шүү дээ, бурхны шашин чинь. Тэгээд энэ бол нэг их хогжсон учраас номтой, судартай одоо тухайлбал дуу хөгжим одоо жүжигчин хүнд юу унших уу, хүүхэд хүнд юу унших уу, малд юу унших уу цөмөөрөө байж ин тий. Онгод бол тиймгүй. Нэг л юмараа хийн. Тэгтээ бүгдээгээ л хийж чадна. Тэгээд яг энэ ийм шашин шиг ингэж боловсрсан бол одоо
онгодонд ястай дэлхийд гайхамшиг бүтээх зөндөө улаач нар байсан. Зөндөөч тэнгэр одоо онгодоос улаач хүч авч. Улаачийн бас чадал ухаанаас онгод бас одоо үеийнхээс хэлбэдэг гэж боддог. Одоо энэ бас энэ тентхийн тэмцээн мэмчэнд орсуулс тэрийг юу гэж ойлгодгийг би бол тэгжил ойлгоод тэгжил боддог болоод байна. Бөөл цагийн цагтлах хувьсчин дэдэг зөвлөлтэй тийм ээ. Тэгэд одоо жишээ нь одоо юун дээр овоо уулны дахилган дээр их зүрдэг юм байлээ. Энэ стангууд хоорондоо одоо яг дархад талын одоо яг овоо уулд дахтад ерөөсөө ингэж ийм овоо тавихгүй чулуутай ба дандаа мод мөчрөөр мөчрөөр овоо босгоно. Мөчрөдөө цуудар хамгийн том өглөг хадаг биш шүү ер нь. Одоо би сүүлийн үед бас хадаг авахгүй даавуу авж байна. Тэгээ дархтад нэг ёс нь онгодыг хамгийн их яадаг юм одоо би их нууцл юм хэлж байна. Өргөл гэж юм байт. Хусан өргөл тэр бол их хатуу юм тийм. Хус чимэглээд. Энэ тэнд бас тийм юм харагдаж идэв. Тэрийг хийж байна. Тэгээ яг л дархад хүмүүс идэг. Яг л гуулуур хүмүүс, яг л хойд зүгөө хүмүүс идэг юм. Тэр цагаан өргөл гэж. Агуу цагаан өргөл тэрийг өргөсөн байхад бол тэрүүнд уйрахгүй, тэнд төрчихрэхгүй тийм онгод тэнгэр тийм лус хайрхан алинч байхгүй. Тийм учраас одоо тэр өлөгцөөрөө ондоо юм байна. Нэгдүгээр хоёрдугаарт одоо галаа тустай дахиад лусаа хайрхнаа тустай дахиад гэж яг зориогүй боловч яг залбирч байхдаа тэр чинь өөрөө лус хөлгөлөөл хайрхан ягаад тэнгэрт гарсан юм чинь тэр болгоныг цөмийн хамаатуулаад залбираад харагдаад тэгээд энэ дээрээ бүх юм өгчдөг. Ийм болохоор одоо бас бусад ястангаас зүгээр одоо улаач хүн би тэгж бодж өргөж штэ. Тэгэхээр би тэгж бодож байгаа учраас миний тэр бүх юм тэгэл хүрэн тийм ээ. Тийм учраас би тэргээрээ бас онцгой байгаа болоо гэж өөрөө чи би бодж үзчихсэнгүү өөрөө чинь асуухаар л гэж бодлоо. Тэрнээс учраас энийг бол яг хариулчихаар байгаагүй юм байна. Энд маш их тийм ялгаатай бас нэг яг харахад нийтлэн харахад бас юм жижигэн ялгаанууд байна. Одоо агуу цагаан өргөл гэдэг бол маш их ялгаатай, хусан өргөл бол маш их ялгаатай. Одоо хусыг бол харын тэнгэрт ямар модоор өргөхгүй, цагааны тэнгэрт ямар модоор өргөхгүй. Улсын чанартай одоо энэ улс төр одоо энэ бүр улсынхаа өмнөөс өргөхөд ямар ёсоор өргөхгүй бас энэ тодорхой ёстой. Тэгээ бас энэ яг залуу хүмүүст хэлэхэд одоо хүн яг олон тахилганд орж үзлээ. Зөндөө л олон юу яаж онгод оруулж байна. Зарим онгод тэр тахилганыхаа учрыг олохгүйгээр орж ирж байгаа байхгүй. Юунд ирсэн ерөн цайллаа гэж бодоод орж ирж байна. Гэтэл улаачин өөрөө шийдэх ёстой. Улаачин ингээд за би лус тавих гэж байна уу? Хайрхан тавих гэж байна уу? Би юу тавих гэж байна уу? Тэгтээ онгодоо шилэх хэрэгтэй. Энэ онгодоороо тийм энэ буурлаараа тэгнэ. Одоо нөгөө мэрэгжил гэж хэлж болохгүй юм да. Тэгтээ бол юмд гарсан янз бүрийн онгод байдаг. Тийм учраас ямар юмд явах гэж байна уу? Одоо би тухайлбал нэг төрийн юм тавих гэж байгаад ховсны онгод орж ирүүлээд байж болохгүй үедээ тэр ч одоо. Бүр бодлын ном тогтод дуусна үедээ. Тэр яг уу тэр хавийн бүх юм хэлнэ. Тэгэхдээ нөгөө юмд хүндэггүй шүү дээ. Тийм байна. Тэгэхээр л өөрөөсөө онгод тэнгэрээ таньж мэдэх тийм ээ нөгөө 3 жил явган бүлүүд онгод тэнгэрээ таньж мэдээд тэгснийхээ ард хуйг хундрага ингэж авч ингэж тэгээд одоо энэ хүмүүс нь хуйгны онгодгүй 3 жил тэгээд явцсан юм чинь тэр багш нь за тийм онгод энэ хүнд яг тэрүүнд нь за галын тэрвээр мануулын хуйгийн тэрвээр толгойг нь хөлийн тгийг тэгээд бөхөлгөө хийгээд тэр одоо би 3 онгодоор бөөлж байгаа бөө одоо нэг харахгүй байгаа. Зүгээр харахад үгүй бол хагас амьдган байхгүй байд юм уу мэдгүй би одоо бас юм ялахгүй. Тэгэхэд чинь ерөөсө дархад талын бөө бол хоёуг ховцсон 3 онгод. Тэгээд хүчрэхгүй тэнгэрэг дээр 3 онгод ч байж магадгүй. Тэр удам хоёуг худраг хуцнар гэж ярьж байгаа юм чи тэр бас нэг хуцнарын бас ялгаанууд байна. Өмсгөлүүд хоёрын өмсгөлийн ялгаанууд байна. Ялгаа байна. Та тэр талын жоохон одоо би бол хуулар. Одоо яах вэ гэхээр уул тэнгэр маань хуулар одоо аав маань дарахад одоо тэгээд аавын маань ээж одоо шарнууд одоо Монгол омгийн хүн байна штэ. Тэгээд тэр хуулар овг нь одоо тэр тийм гадаадын хүнтэй суучаагүй дахиж явсан тэнгэр нь тийм өөр ядгуурын тэнгэр байж. Тэгээд тийм учраас миний хувцас одоо юу хуулар хувцастай. Одоо та нар харуул ингээд богинохон одоо чонон хувцастай тийм ээ. Тэгээд дотор нь хөх
би чинь одоо Монгол ээжтэй хүн шүү дээ. Тийм ээ. Тийм учраас би Монгол өнгө чинь хөх өнгө. Тэгээ миний хоёрны дотор тал өг. Тэгээ хоёрынд байгаа бүх юм учиртай. Ээжийн тал, аавын тал ингээд ерөөсө улаач хүн ингээд явхад тэр удам судрынхаа бүх л юмыг малгаанаас аваад хөлөө хүртэл ээж аав одоо тэгээ удам судрынхаа бүх юмыг авч явдахдаа одоо бөөхөн хүчтэй байдаг. Тийм олон юм одоо тэнд чинь удам судраараа ястаа нөгөө овгороо л орж байгаа байх нь шүү дээ. Би бас нэг юм сонсч ирсэн. Дахад хүмүүс одоо би аль хуулиар нь мэдэхгүй байна л да. Одоо дахтууч бас дотор олон янз л байгаа. Тийм ээ цаадан мат ингээл явж байгаа. Ерөнхий тэр нийт агуулгаараа дахтууд л гэж явж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм, онцор олон ястан байна. Тэгээ ингээ ангууд мөрнөөсөө дээш өөрсөн могоо гаргадаггүй гэж ярьдаг юм байл. Одоо хайрхнаа мөрнөөсөө доош ингэж тавьдаг. Тэгээ хойно ингээд зил ингэж үлгдэг гэж ярьдаг юм байлээ. Тэр нь одоо бас яг ямар учиртай болоод тэгдэг юм болоо. Би тэгтээ хэд хэдэн хүнээс бас сонсч илээсэн л да. Тэгээд одоо яг тэр нь одоо бас дотроо яг аль ястангийнх нь тийм ээ? Яг ястангийн хүмүүс. Манай одоо манай тийш техникэн гэж ярьдээ одоо. Тэдний техник, эдний техник гэхээр тийм овог үндэснээ бүр дээр үеэс авч ирсэн. Тэр овгоороо одоо ярьдаг. Тэдний техник гэдээ яаж байгаа. Манай техникд бол юу яадаг? Тэр могоо бол ерөөсөө дээшээ явахгүй. Одоо явдгүй л байлгүй. Ер нь бид нар хоёрын тэр могоо их дээр гардаггүй. Одоо ингээд бүргэд хэрээний тийм шашууваас гаргахгүй манайх. Шавашуу цаатангууд гаргана. Тэр баян үлгийнхэн гаргана. Шашууг бол одоо манай хойд зүг рүү шашууны өдөр явахгүй. Хэрээний үед. Тэгээд одоо нэг баавга юм уу тийм айхтар том онготой хүн бол бүргэдийн үед хатууд нь дээр үед хандгаан арьсаар гоё хувц хийж исэн гинлээ. Хандгаа ч юм бол маш учрах маш том юу штэ. Тэгээ эцэст ерөөсө зүгээр согооны арьсаар хийх тэр юм л их дэлгэрсэн. Тийм юм байна. Тэгэхээр зэрэг тэр одоо би ажиллахад манай ээж их ч манай багш нь одоо яг бөөнөр дотор өссөн Дахтын баяр удган гэж яста сайхан улаач байлаа. Тэр ерөөсө бидний юм толгой дээгүүр тэр могоо зогоо оруулна гэсэн юм байхгүй. Хараагүй юм байна. Тэгээ чухам жаншилна утга нь ямар байгаа юм одоо тийм. Тэгэж бодоод бас энэ нэг бас нэг ялгаа бас байгаа байх тийм ээ. Тахилган дээр ерөөсө хун галуу тэгээд байхгүй хун галуу могоо ч зөмөрөл явж идэв. Тэгэл тэр хүндээ болоод ер нь хүндээ л болж яхад болоо. Одоо тэр чадaltaй хүнээс аваад тэр чадалгүй хүн л очиж зүгээр энэ жирийн хүмүүс яриа ингэн. Тэгтэл тэр чадал муутай хүн тэр айлын амьдралыг аваад явж исэн бол босол биш. Тийм ээ? Тийм. Тэгээд энэ бас нөгөө хуур манжиг гоё штэ. Би ингээд дахтууд ингээд манжиг хараа маш их юм байдیں۔ Тэгээд би бас ингээд барьж хүрч тэгтээ эзнээс нь одоо тэр улаач хүнээс бас жишөөрөл аваад барьж үтсэн л дээ. Тэгээд маш хүндэд юм байлээ. Тэгээд маш их цоолбрууттай тэгээд нэг тэр нь одоо чулуун болооч юм жий. Тэнгэрийн сум олон зүр юм явд. Тэнгэрийн сум болно. Тэгэл оюу маяу одоо ясаа янз бүр юм байна. Тэр чинь нөгөө лустай ойртох гал одоо нөгөө явуу хоёрын дэх байдаг. Дархадад дээр үеигтэн. Одоо бид нарт аахгүй би ч одоо бүр сүүлд хоёр гэлсэн. Би чинь явганаар одоо зөндөө олон жил болчиход. Тэгээ манай багш хүрчээл та хоёрлах ёстой гээл тэгэл би чинь 2000 онд хоёрлсан шүү дээ. Тийм болохоор би шинэ хоёрсан бөө байхгүй юу? Нас нь хөршөөнэ. Тийм учраас сүүлийн үеийн надад бол одоо хуучны тийм юмнууд алга байна. Тий. Тэнгэрийн сум бол манай агшил тэнгэрийн сум байна. Тэгэл одоо яг зүгээр заримдаа онгод хэлд юм аа. Яг хатуу үедээ бол яг юу чулууга өөрөө дэвж гэсэн нэг тийм үг байд юм байлээ. Тэгэхээр бас нэг тийм нутгийн юм бас чулуун бол байдаг. Миний бодлоор одоо тэр манжиг гэдэг байгаа юмд одоо тэр онгод тэнгэрийн бүхэл юмнуудыг шингээж байна. Тэр онгод өөрөө нэхэн штэ. Тэр онгод нэхэн. Одоо энэ их сонин одоо 9 манжиг 12 манжигтай байх хэвээр одоо би ингээд би өөрөө ерөөсөө нэгч шавьгүй. Шав авчихгүй. Тэгэл одоо яг олон шавьтай багш нартай ингээд 5 6 жил ажиллаа. Тэгэхэд бол ингээд шинэ гарч байгаа хүнд 12 манжиг амилал өгч байна. 4 өнгийн тийм ээ. Тэгтэл бол одоо миний энэ манжиг. Манай ээж өгсөн. Одоо би иймхэн манжигт. Одоо түрүүний хэлээдээс нөгөө нэг онгодыг чинь цагаанаар буулгаж авсан. Тэр иймхэн одоо энэ лусаа яасан хатуу онгод болохоор 2 юм яасан гэдэг иймхэн. Ийм чинь бүх юм хийн. Тэгэхээр зэрэг ерөөсөө манжиг гэдэг тийм тоотой хэд биш. Одоо яг номд оруулаад юм хөгжөөд би одоо тэгж боддог юм хөгжөөд тэгээд ингэж байгаа юм байна. Тэр нөгөө мөнгө тэнгэрээч бодоо тэгэл энэ Монгол үндэсний өнгө заагуур одоо тэгээд бүх юмаа бодоод 5
язгуур байна энэ тэргээ бодоод хийдэг байна. Тэрнээс биш уул нь бол одоо би шав авч гэлээ. Ёор тийм манжиг хэрэглүүлэхгүй. Яг манай охин манжигтай басан байхгүй болоход тэгэхээр одоо үеийнхээр л хийж байна. Одоо үеийнхээр хийхээр яг өөрийнх нь тэр манжиг гэдэг чинь тэр амилж орох онгодны өөрийнх нь саналаар хийдэг байхгүй. Тэрнээс зүгээр одоо за 3 удаан 3 ногоон 3 хөх 3 цагаан байх юм. Одоо дандаа тийм манжигтайгаа гээл тэгж хэлж яах. Тэр яг би бас одоо охинтой манжиг яахтаа бас энэ цаг үеийнх нь юмыг тэгвэл яад юм болов уу зарим нэг нь яг онгодынхаа юугаар яга тэгдэг. Тэрнээс биш яг жинхэнэ улаачин бол өөрийнхөө л одоо эзнэр өөрийнхөө өгөө сахиусаар өгөөл хуурныхаа эзнэр л манжиг тэр онгод харын онгод бол харын талын манжигтай л цагааны онгод бол одоо миний нүч ингээд цагаан юутан манжигтай байна. Тийм учраас одоо тэгээ тэр төөрөлдөд байдаг тэр заавал тэдэн манжиг заавал тэдэн өнгө байх хэрэгтэй гэдэг бол тухайн хүний угуудмын онгодны хүслээр болдсон шүү л гэдэг. Одоо тэр хүслээр биш бас болоод яг хөө тэрийг тэргээр нь амилчдаг байх тийм ээ. Амилж болж байгаа юм чинь. Тийм тэрэн дээр ерөөсөө хүмүүс яг угийнхаа тэр яг онгодныхаа хилээр амилдаг. Одоо яг тийм юу. Одоо би онгод ирэхэд одоо манай аавын ээж ингээл одоо миний төрөл садны юунд ингээ манжиг боллоо гэхээр цаг хатуу болжээ. 2 харыг заавал оруулаа. 3 зулцган манжигны 1 саарл 2 нь хүрэн бай энэ төр гэдэг ингээд өөрөө хилээд өгч шээ. Тэгэл тэрүүгээр л одоо тэр хүнийг авч яваа юм байна. Одоо хүн авч явна гэдэг онгодод бас хэцүү. Онгод бид нэр авч явахдаа хэцүүтэй адилхан бас хүнийг онгод аваад явах чинь бас л хэцүү байгаа юм. Хараад байхад. Сайн үлсэн аянд нэгдсэн бодоолоо ёстой. Тэгээ бас би бас нэг юм ингээ жилжиглаад ингээ харж чад. Онгодуудыг авгаалж дуудт юм байлээ. Одоо бааваа онгод гэж байна, бүргэд онгод гэж байна, тийм ээ. Хэрэг онгод гэж байна. Бүр хэрмэн онгоч гэж би бүр сонсч ирсэн. Тэр одоо болохоор энэ зүүн тал руу болохоор одоо нэршлүүд байгаад байна шүү дээ, тий. Тэрний тэр гэдгээ гэдэг. Тэгээд хилээд бүр дуудаад одоо тэр үндэ хоногшуулсан тий. Тий. Тэднээс одоо яагаад ингэж онгод тэнгэрүүдээ ингэж авангаалт юм болоод архтууд. Дархтууд бол ерөөсөө онгод хаан суунав. Тэрүүгээрээ л дууддаг. Ааха. Одоо би ингэхэд эмээгийнх нь нэр хэлэхгүй шүү дээ. Өндөр уус гэдээс эмгэн буур л ээж. Ааха. Өөр үндэсний жүжигчин. Өөр үндэсний жүжигчин сууж гээд ингээл энэ. Тэрийг бол хүн одоо тийм онгод ууж байгаа бид тийм байхгүй. Гэтэл нөгөө онгод чинь орж ирэнгүүтээ хаан суудгүй, хаагуур явдгүй бүгдийгээ хилээд ороод ирнэ. Тэгээд хаашаа дарахтад бол ерөөсө тэр онгодны аваачиж юу яасан. Одоо салхинд яаж амирлуулсан тэр газараар одоо улаач энэ голын урд нас урлаа. Тэрийг гол өгсүүлээд онгодын явна ингээ өгсүүлээд. Улаачаа салахгүй тулд гол гарчвал улаач онгод хоёр уулзахад 3 жил болж ээж эргэж онгод болох ёстой. Одоо бол хүмүүс жил болоод болж байна. Тэрхээр хүчин муу авж байна. Тэрийг өөр амьдрал дээр мэдчихээн. Тэгээ ингээд явхад онгод нь тэр дээр уулын юунд байна? Ингэрт байна. Тэгээ тэр улаач нөгөө явах замаад явлаа. Одоо тэгээд буурлууд нь ялаа. Тэгээл тэр яг ингээд нөгөө улаач юу онгод болох сүнс нь гараад явахаараа тэр өргөндөө очно. Одоо би одоо сая харуулсан их олон онгод чинь би одоо өргөөгөө тохироогүй явна өгөх гэж байгаа хэрнээ. Тэнд очиход би одоо дараа нь тэрийг л олж очих шүү дээ миний сүнс. Тэгж ижил тэндээс юм аавна шүү дээ. Ийм жишээт одоо дарахтад одоо хой талд бол ерөөсө дандаа тэр онгодныхаа уул усаар онгод нэрлэгддэг. Тэрийг бол яг онгод өөрөө орж ирэхээр хүнд би тэр тийм нэртэй байна уу гэж хэлдэг. Тэрнээс жинхэнэ заншин нэр нь тэр хаана юу яасан Борианы аав гэдэг Борианы аавч их мундаг онгод тэр автгаа өрийн тэр чинь бол Бориан гэдэг газар тэр онгодыг эхэлж яхас манд юу яасан салхинд яасан бэ штэ. Тэгэхээр ерөөсөө яг бүтэн нэрээр нь одоо тэр үнийг нэрээр нь хэлхээс илүү их авангаалж их дууддаг хүмүүс байгаа юм тийм. Айл уул усанд нь одоо нөтгөлөөс тэр уул усаар авангаалж. Тэгэхээр ч одоо тэрний гүйдэг байдаг бүгд л багшиж байгаа шүү дээ. Тэр онгодыг дуутахар чинь. Танд одоо биднээс одоо ингэж хэлгээд одоо бас ингээ алдаа оноогүй юм гэж бол байхгүй шүү дээ тийм ээ. Та одоо ингээ босоод ингээ явж байхдаа ингэж алдаа оноо ингэж байсан тэднээсээ сургамж болгож ингээ биднээс бас ингэж хил захих юм байна уу тийм ээ.
За алдаж барилгүй л яг хөө. Тэгээ би чинь одоо аав ээжигээ явцсан хойно болсон хүн болохоор бүх юмд одоо яг л нүүр тулж. Одоо чин үнийг хэлэхэд би нэг хүнээс юм асууя надад хэн ч хэлж өгөхгүй. Яг миний удам тийм ба шүү дээ. Хөөе энэ мө хөгшин чинь нэрээ нөгөө дартан дамдан зарангийн хүүхд мөн ч биш юм уу нэг юм асууж ийлээ. Бүр шал өөр хүний хүүхд биш дээ. Одоо намайг хэрэг хүн юм асуувал тэгж хэлэхээр одоо үе тийм ээ. Гэтэл би одоо тэгж хэлүүлэхгүй тул түнээс юм асуухгүй байх шаардлагатай байна. Тэгээ тэрний цаана өөрөө гарах хэрэгтэй болно тийм ээ. Энэ мэтлэн яг улаач хүнд бол амьдралд ингээд чиний асуусан зүйл өөрөө л тулаад ирж. Тэрийг хүн улаач хүн өөрөө л онгодтойгоо одоо юу яан да. Тэгээд улаач хүн өөх юм чи ойрхон. Тэгээд бас онгодл зүгэн олж амьдруулна. Би ч одоо 46 хүртэл наслах юм байсан. Ээж минь 46 таагаад нас барсан тэр жил наслах байлаа. Тэгэл одоо онгодууд авчвал хамгийн сүүлд 61-т нас барах байсан одоо тэр баавга би баавга байна гэдээс чи хөрөн баавга цагаан баавга байдаг. Хуулрын их том онгод одоо тэр ямар ч улаач тэрийг тосож авч чадахгүй. Одоо том тэнгэрүүдийг одоо зүгээр бомбын ирэн ирсэн тэрийг тосч авах улаач гарна. Би өөр тэрүүнд итгэдэг. Гэхдээ одоогоор бол тосч аваагүй байна. Тэгээ би чинь одоо тэр баавганы юмнаас болоод 13 настайдаа сохорсон байгаа юм. Тэгээ ээж минь нүд оруулсан. Одоо хоёр нүд нь болрын бүрхэгдэлтэй нүдээ солил гээл тэгээл яах юм. Тэгэл одоо явж илээ. Нүд солих одоо шин залуу ингээ улаач нартай ингээ хандж за нэг ийм юмнаас болоод ингээ алдчих гад байдэн шүү те. Ингээ сэрэмжлүүлэг маягийн. За одоо юу хэлэх юм одоо улаач хүн нэгдүгээрт бардам явж болохгүй. Улаачийн цаанд зөндөө даваа байна. Улаачаас илүү улаач одоо үед бол төрнө. Одоо тэр том юм төрдөг. Одоо миний одоо хинч хүрхээ болцсон гэдэг байгаа тэр их удмын онгодууд өөр удмад бас тийм онгодууд зөндөө байгаа шүү дээ. Тэрүүнд хүрч очихын тулд нэгдүгээрт бол одоо бол даруу байна гэхэр хүн дарлаад байх юм өө. За даруу байхын цаашаа ер нь л хамжаарахтай одоо юмд нэг ууралсан ч гэлээ гэсэн. За миний хойно хэдийн юм хөдлөх үү? Би хөдлөө тэрүү ялгачвал хин тэрнээс одоо хохирч хоцрох гэж бодоод одоо үр хөөхд хайны жил бүх юм хамгаалахын тулд хатуу юмд одоо болгоомжтой яв. Одоо хатуу юм хийхгүйгээд бас тэгээд ээж болохгүй болсон цаг байна. Нөгөө юм хатуу байгаа учраас тийм учраас нэгдүгээр хатуу юм хийхдээ болгоомжтой альва юмд улаач хүн одоо их түргэн шийдээд л тэгэхээр чин онгод бас түргэлжтэй. Тэгээ буруу зөв шийдвэр гаргана. Тийм учраас одоо яг л ширүүлэх юмдаа ширүүл одоо болвол зөөлөн байж одоо уурлаагүй ухаанаар улаач уурлахад онгод бас уурладаг. Тэгээд ууралсан юмны дундаас муу үр дүн гарна. Тийм учраас тайван бай, одоо нухацтай бай. Тэгээд одоо харын юм хийх гэж нэг их чаддагч байлаа гэсэн. Тэртээ тэргүүр хийхээс ч аргагүй үе таард юм. Тэр үедээ л хий. Тэнээс биш. Одоо нэг ах トゥ угийн нэг хүн тэнд болохоо байлаа. Тэрний өмнөөс юм хийгээл. Нэг найз нь энд болохоо байлаа. Тэрний өмнөөс юм хийгээл. Ингүүл чи наслахгүй. Улаач нар насалж явахын тулд одоо тэр юу яад 49 хоног. Одоо манай хоошоо бол 21 хоног их цээлнэ. Өгсөн хүний юм их цээлнэ. Одоо бол 49 хоног гэж тэрэнд яа. Тэгээ одоо энэ дутуу мутуу хөөхөд гаргасан аборт хэлсэн ийм хүнээс бол маш их болгоомжлогтой. Улаач өнгөд бол маш цэвэр болчихдээ юм. Өөрөө мэдлгүй. Одоо хуучин чинь зүгээр хаач хамаагүй л яваад байсан бол ингээд онгод тэнгэр ягаад ирсний дараа айгүй ихтэй юмнаас өвдчихдэг. Өөрөө бадаагүй байхад гимтдэг. Гимтэхээр одоо өвдөхээр зүгээр элдүүнг юм болно. Бүр ингээд гимтээд өвдчихвол онгод эргэж харддгүй юм шүү дээ улаач. Чийл өөрөө буруутай гэдэг. Орхич нь тэгэхээр муу яах вэ? Аав ээж нөгөөний өөрийн сахиусан. Тэр гурваас өөр юм оцрохгүй ич бас байна. Тийм учраас одоо онгодоо бас тэгээ зөрүүлэхгүй тулд юмд одоо их буйртай хандаж агаараад юм их унш. Ерөөсөө өөр хүний юм уншаад одоо шашны талын одоо зарим үед веблийг нэг удаа уншаад өнгөрцөн яадын зүгээр тэрийг дагахгүй шүү дээ. Гэхдээ тэр чинь сургаал юм чинь тийм ээ сургаал юм чинь амьдралыг үнэн яг тэ эрдэм шинжилгээний шахуу юм чинь болж штэ веблич одоо гараад байгаа заримдаа тэх юм. Тийм учраас өөрийн онгодонд хаалгүйгээр юмыг их тань. Ерөөсөө одоо нэг ясны эрдэм их сур. Би өөхөө би одоо сургууль соёл хэрэггүй гэдэг энэ уруу. Тэг хилээ сур, мэрэгжлээ сур.
Тэгтээ бол өөрийн жаяг ёсыг бол шинийн 3-нд босдог бол шинийн 3-д л бос. Шинийн 13-5-д бол тэндэл бос. Тэр чинь онгодуудын чинь яг тэр өдөр эзлэх өдөр нь байгаа байхгүй юу? Улаачунд ингээд ер нь онгод яасны дараа би чиний тэдэнд ирнэ гэж хэлдэв. Яг тэр үедээ л улаачин яг тэр үедээ замгүй явж идэм гэхэд машинтай хээр явж бол гараад нэг юм өргөж шийнэ. Улаачин ийш тийш явж байхдаа ерөөсөө идээгүй явж болохгүй. Идээ. Их вишна их юм аваад явах хэрэггүй баг юм аваад сэтгэлд ерөөсөө ингээл юм бодогдоод ирнэ за бууя та гэл. Тэр бас гүрц мүүцтэй газар байдаг л да. Тийм энэ төр юмд ингээл яхаар нэг яг өөрт яг санагдаад ирнэ. Тэгэхийн тулд улаачин цаг үргэлжил юмтай л байх хэрэгтэй. Одоо хутаг авч явж бай, гал авч явж бай, аягтайгаа явж. Одоо улаачны хамгийн гурван авч явж юмар юм энэ. Хутаг гал хоёр нь бол одоо хэрэгтэй. Одоо аяг бол одоо хэрэгтэй. Ер нь онгод тэнгэрч гисэн ерөөсөө өөрийнхөө л юмтай явж байх. Өөрийн юмаа эдэлж явах тийм дуртай. Тийм учраас одоо ийм бүр хэрэггүй юм шиг хэрнэ. Энэ улаач хүнд хэрэгтэй байдаг. Өөрөө нөгөө амьдрал судалсан гэж одоо яг өдөө насалсан болохоор одоо үдсэн юм аа л ярьж байна. Багшаавын барилдлага одоо дархтууд одоо яаж барьдаг юм бэ те? Тэгээд амар их олон ингээд шамнартай хүмүүс гээл явж илээдэг те. Ер нь багшаавын хооронд гоёлтой холбоо гэж ямар үүдэн дархад талын одоо бас ийм одоо жаягийн тийм ялгаатай багшаавын барилдлага бариад ингээд цаатлынх нь ингээд барилгаа нь өөр байдаг уу? Тийм, ястан болгоонд цаат нэг ондоо одоо дархад хүн нэг ондоо. Тэгээд энэ дээр уранхаа хүн нэг ондоо. Ондоо. Тэгтээ зүгээр би бас сайн мэдэхгүй тэгээд миний л одоо амьдралд мөрдөж яваа юмд бол шав олон байх юм бол ерөөсөө хэрэггүй. Хүн хэд наслах юм. Тийм ээ. Зөв энэ бол миний бодол шүү. Тэний чивс 10,000 шавтай хүнч би мэднэ. Тэрнийх нь хагас нь яаж зовж яваагч мэднэ. 40 хэдтэй л нас барж байна. Тэгэхээр зэрэг ерөөсөө одоо би чинь юмыг тулгаж асуух дуртай хүн. Одоо хэрэг би багш байсан би хэдэн шав авч болох вэ гэж асуучих онгодноос. Тэгэл болоо. 13 бол 13. 3 бол 3, 1 бол 1. Тэгвэл би бол ерөөсөө шав авахгүй. Яг үгээр багш шавын барилдыг бол би маш их хүндэлдэг, маш хүнд юм байна гэж боддог. Тэгээд багш шав хоёр бол үргэлжийн ертөнц. Одоо энд амьдраад явлаа. Тэгэл энэ тэнгэртэй тоглохоор хамтдаа л байна. Хамтдаа. Тийм учраас ийм үргэлжилсэн юмыг хөнгөн гомоо хандаад одоо чинь багш шавууд ч хоорондоо юм хийлцчил байна гэн. Тийм учраас би одоо ингээд шав босх гэхэд ер нь миний тэр одоо ингэсэн хүний бодлыг яг биелүүлж чадах нэг ч хүн байхгүй. Тэгэд ийм байлээ. Одоо нэг тэрэн бөө гээл багшгүй бөө гээл үүсгээ гаргаж. Тэр чинь нөгөө юмд дайрагдсан. Тэр нь бол чадaltaй байна. Чадaltaй. Тэгвэл тэр тодорхой жилээр явж байгаа тайчдаг. Одоо нэг сониучхан байхгүй тийм ээ. Сониучхан. Зөвхөн тэр биеийг ашиглаж байна л гэсэн үг юм биш үү? Тэр биеийг ашиглаад идээд уугаад тэгээд тийм хийвэл тэрийг хийгээд яваад байдаг. Тэгвэл бол тэр яг өөрийн үндсэн онгоц шиг яг ингээд хэдэн наснаасаа ихсэн тэгээд бүр насалтал нь явуулаад тэгээд үр хүүхдийг хараад яг л нэг эмээ өвөө шиг ийм байхгүй. Тэр бол хүний юм. Хийх гэстэй хийчихэл яваад өгнө. Одоо тэр алтан мөнгө энэ төр нэхэд байгаа чинь баг тэр байх. Алтан аягаа вэ тэр. Би тэгээд нэг удаа нэр сонин гэснээс бүр олон бөөд дотор очиод миний дотор яг ядуу хүн байсан юм. Нэг ч хаан байхгүй, нэг ч хатан байхгүй, нэг ч баатар байхгүй юм байна би. Тэгээд одоо бүр жил гаруй бөөнөр дотор заавал тэгээд нэг юм ороод байгаа байхгүй. Тэгээд ороод байхад ингээл хаатах худлаач юм шиг. Худлаа гэхэд үнэнхээр бас юм байгаад байгаа юм би. Тэгээд одоо энэ ямар учиртай юм байна вэ? Тэгээд сүүлдээ нэг бөөлж байгаа тэглээ. Би ястайхан мундаг бөөнөртэй хөрх юм андын холбоотой энэ төр засаг төмөн олны өмнө юмд явж байна. Тэгэл цөмбөрөөл хаан байхын, хатан байхын, баатар байхын. Тэгээд харын онгод нь болохоор шон монтой тэгээд их айхтар юм байхын. Дорлог морилгэл гэн одоо тэгээ би учраа олоход манай онгод хаана явд юм бол би онгодоос ойлгохгүй гэхдээ манай онгод хаана явд юм бол гэж асуусан. Тэгсэн чи одоо та мэдвэл тэлгээ аав гэдэг. Тэр чинь юус хайрханы юутай тийм жинхэнэ бөө биш үү? Хайрханаас авсан юм байхгүй. Тэгсэн тэр хариулж байна. Одоо мэдэхгүй дээр үед ноён хаан хүний гэрт очиж чиг жасаа хийж л явлаа. Одоо тэр занги манги одоо тэр төрийн их
юутай нэртэй хүний юм явуулаа. Тэгэхэд л болоод байд юм байлээ. Тэгэхээр тэр ноён хатнаас нарай дээгүүр юм байх юм. Би учраа олж асуух гэж байгаа. Тэр онгод бас учраа болохгүй байгаа. Учраа болохгүй байгаа. Яг ноён хүнээ дурагдаж байсан. Их айхтар тийм хям одоо нэг альбан татвар матур авдаг. Их хараалтай зүгэлтэй болчих юм байл дээ. Тэр чинь альбан дутаар албаар аваад одоо ерөөсөө ямар санд таган талаас морь аваад морин чон болж яваад хорлогдсон амбул яриа байхгүй тийм төөх байдаг юм. Тэгсэн чинь тэр юм би ч учраа мэдэхгүй юм өөрхий. Ер нь энэ өөртөө чинь явж байгаа бөө хүмүүст юм халдаж ирнийхээ би гайхаад байх юм. Тэр их хоргоо торгоны хаагуур нь гулсаж явж орд юм болоо. Тэгэхээр хоёр хувцас бас даавуу байх хэрэгтэй. Дээрээ нэг хэлэх юм. Голцлон даавуу байх хэрэгтэй. Тэгтний дээр онгод энэ олон торг моргийг халтирсан юм хаагуур нь явж орд юм болов. Тэгээд хаан хүнч бай, хатан хүнч бай дээр үед одоо тэр манжин хааны үед ч одоо тэр амбаны юмд одоо намайг улаач авч юм хийжсэн. Болж илээсэн. Тэгэхээр арай тэр юмнуудаас ч дээгүүр юм байлгүй те. Би одоо юу байгаагаа мэдэхгүй нэг. Тэгэл хүн онгодоо ерөөсөө ойлгодгүй юм байна. Тэгээ би одоо хүний өөрийн онгод одоо хэрүү задлаад үзээд юм хүрдэг бол өстө маш гайхамшигтай. Хэний ч онгод бай. Маш гайхам. Тэрийгэ илрүүлж авчил чадах, мэдэх тэр улаачийн л одоо хөдөлмөр. Тийм учраас улаач хүнийг юм сур. Яста мэдлэгтэй бай. Тэс өөр юм уншаал байж итэл гинт онгодноос нэг юм нэрээ нэг тэгсэн тийм юм чи шүргсэн юм энэ гэл мэднэ. Тэгээд ер нь мэдлэгтэй байж аж хүний имийг засна. Хүний амьдрал гэдэг чинь яста харахад л юм боловч яста хачин олон юм дотор хуваагдсан. Бараг энэ юм тахихаас илүү хэцүү юмнууд дотор хүн ордог. Тийм учраас тэр амьдралын мэдж ижил орно штэ. Тийм учраас улаач маш их суралцах хэрэгтэй. Буруу тийш яваад гэсэн үг биш л дээ. Яг өөрийнхөө талаар суралцаад. Тэгээд энэ нийгэмтэй харьцахын тулд одоо тухайн улс төрийн юм ойлгохын тулд ч одоо би улс төрийн юмыг бас мэдэх хэрэгтэй байгаа үедээ тийм ээ. Тэгээд мэдж ээж онгодоо яаж явуулах вэ? Би өөрөө тэр хийх гэж байгаа юм ойлгохгүй бол онгодоо зөв залж чадахгүй шүү дээ. Онгод надад залгадна. Би онгодоо зална. Улаач онгод хоёрын яг нандин холбоо бол тэн дээр л байдаг. Одоо нэг еврейнүүд чинь онгодтой болох гээд энэ Иесусийг солих гэж штэ. Христийг чинь солих гээд. Буюу хөө цагаан нуурт очсон чинь тэнд өвлждөг, хавардаг, зунждаг баахан паранц байна. Баахан еврей байна одоо Израиль улсууд. Тэгээд тэрүүнтэй яг нэг 2 жил тааралдлаа. Надад давж нэг зайр нэг баяр сайхан чинь англи хэл сайтай. Тэгээд тэр мэр хоёр чинь тамиг татаал тэр гурав чинь ярих. Тэгэл тэгсэн чинь одоо онгодны дуудлага гэдэг юмар одоо дэлхийн эзнийг дууддаг болно гэдэг. Тэгээ одоо тэр цагаан нуур чинь зүгээр жирийн хүн онгодоо тамлна шүү дээ. Дахсууд чинь бол. Ерөөсөө бөөмөө хэрэггүй. Одоо ингээд онгодон дээр очил өөрсдөө тамлаад ерөөсөө тийм юм тэндээс ирлээ тэглээ ингээд тэгж яана тэгнэ гэл одоо тэднээс чинь ястай урсгаж өгнө. Ер нь тийм ард түмэн. Тэгээ тэрний одоо бөөгийн ч бөөгийн биш цүмийн бич авч байна. Тэгээ тэр яг одоо 6-7 жилийн дараа Христ гэж чинь солигдоод жин үндсэн бөөгийн шашин дээр үндэслэгдсэн тийм нэг эзэн бас бий болох гэдэг юм тамин. Тэгэхэд одоо Монгол хүн өөрөө юмаа хүн тулгайлуулчаад энд эзэнгөө сууж яхаар одоо эзэнтэй болохын тулд сурах байдаг одоо юмтай уулзах өстэй хэрэг байж тээ. Би одоо 3 жилийн өмнө өсгөл яваад тэгж байгаа хүмүүстэй уулзсан. Тэгээ одоо тэр бид нар мэдэхгүй нэ штэ. Яг бидний онгодны тамлгаар л одоо тэр ястай яруу найрагч юу ч байдаг юм тийм. Тэн дээр ажиллаад бүхэл бүтэн тийм судар ном бий болгох чинь штэ. Тэгээ бид нар бөөгийн шашны тамлагын дотор явж байгааг мэдэхгүй нөгөөх дотор. Гэтэл манай бөөгийн шашны гаваад энэ шинэ шашин бий болох гээд. Христ одоо явахаа болцсон гинэ. Биднээс Христ одоо явахгүй эцтэй тулцсан гинэ. Христийн шашин одоо гарч ирэх юм байхгүй гинэ. Тэгээд одоо өөр шашин гарч ямар агуу гэдэг нь агуу. Бид нар тэрийг чадахгүй байгаа. Нэг л дэлгэрүүлж ойлгохгүй. Тэгээд би тэр хүний юм уушг гэдэг чинь толгоогоо задал гэсэн үг байхгүй тийм ээ. Юм уушх тутам хүн их холын боддог болдог байхгүй. Ингээд юмыг харьцуулж боддог. Тийм учраас одоо энэ 80 жил дотор мундаг хүн гарна. Одоо тэгээд юм их өөрчлөгдөнө. Оюун ухааны их тэмцэл болно. Тэмцлээс ялж гарна. Тэмцэл дотор одоо бөө хүнээ жигдрүүлээд юмаа дээд олоод авчих юм бол бөөгийн шашин тэр нөгөө шашингаас түрүүн юу яана.
дэлхийг нөмөрнө. Танд маш их баярлалаа. Биднээсээ урилгыг хүлээж авч энэ хүмүүстэй залуу хойч үеийнхэн улагч нартай бас зөв шумдаа ингэж орох гэж яваа ийм хүмүүстэй одоо ингэж дарахад ёсныхаа талаас ингэж сайхан ингэж тайлбарлаж хэлж ингэж захиас үгүй хэлж байгаад бол маш их баярлалаа. Манай тайл нэвтрүүлгийн баг хамт бол нэг одоо өөрсөө урилгын хүлээж авсанд бол маш их баярлалаа танд. За миний хувьд бол одоо энэ дэлхийн тэнгэр шүтлэгтэй нэгдсэн холбооноос ийм зохиолж би одоо бас нэг учрыг олоод сонсчод хүн байвал бас нэг зах зугаас нь хилээд хоцройхонс гэж бодож явдаг үгийг одоо ингэж гаргаж өгүүлэх боломж олгосон. Танаа хамт олонд их баярлалаа. Тэгээд цааш тийч ажил төрөл амжилттай байж тэгээд улам чадaltaй улаач нартай одоо тэгээд бомбын ирэн шүү. Хүчтэй чадaltaй хүмүүс төрөх ёстой шүү. Тэр ерөөл одоо ирч болтоход гэж хэлээ. За